Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд төргий Дундгай аймгийн сайн цагаан сумын 3 дугаар цэцэрлэг нь явцын болон үр дүнгийн үнэлгээнд үндэсэн суралцсан хацралтыг арилгах, хоцрогдох магадлалтай сурагчдад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг дараах алхмын дагуу систем дээрээ зохион байгуулснаар энэ хичээлийн жилд нэлээдгүй амжилттай хичээлийн жилийг бид өнгөрүүллээ. Ингээд бид нар хамгийн түрүүнд багш нарын дунд явцын үнэлгээ, үр дүнгийн үнэлгээтэй холбоотой 4 удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Ингэснээрээ явцын үнэлгээг үр дүнтэй зохион байгуулах чадварыг эзэмсэн үнэлгээний дэвтрийг туршин хэрэгжүүлсэн амжилтуудыг бид үзүүлсэн байна. Ингээд ажиглалт, бүтээлт, нүн шинжилгээ хийх, ярьцлага явуулах, хувийн хавцыг баяжуулах, багшид хүүхэд бүрийн онцлог ахис дэвшлийг бодит баримтад тулгуурлан таниж, сургалтын арга зүйгээ оновчтой төлөвлөх боломжийг бүрдүүлсэн байна. Эдгээр үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийг тасралтгүй ажиллаж, давуу тал болон дэмжлэг шаардлагатай чиглэлийг илрүүлэх, хувь хүний онцлогт нийцэн дэмжлэгийг үзүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Мөн хүүхдийн бүтээл оролцоо харилцааны чадварыг нь баримтжуулснаар тэдний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, цаашдын хөгжилд эргээр нөлөөлөх нь бидний үйл ажиллагаанаас батлагдлаа. Ингээд ажиглалт тэмдэглэлийг бид нийт 642 удаа, бүтээлийн дүн шинжилгээг 175 удаа, ярилцлагыг 66 удаа, хувийн хавцыг 654 удаа баяжуулалт хийснээрээ нийт хүүхдүүд маань 100% явцын үнэлгээнд хамрагдсан, үнэлгээний төрлүүдийг амжилттай хослуулан хэрэгжүүлсэн, хүүхэд бүрт тохирох дэмжлэг, сургалтын арга зүйг амжилттай хэрэгжүүлэн, хоцрогдох магадлалтай болон хоцрогдолтой хүүхдийн тоо 91%-аар буурсан амжилтыг бид энэ хичээлийн жилд үзүүлсэн байна. Багш бүр өөрийн болон хүүхдийн онцлог тохируулан багаар болон ганцаарчлан төрлүүдээр хоцрогдох арилгах арга зүй сургалт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснараа хүүхдийн хоорондын хамтын ажиллагаа сайжирсан, үлгэрлэх, бие биенээсээ суралцах үйл явц хүүхэд төвдөө болсон, хэл ярианы хоцрогдол буурсан гэх мэт олон эерэг үр дүндийг бид нэр хамтдаа үзүүллээ. Мөн тойргийн цаг сургалт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснараа хүүхдийн нийгэм сэтгэл хөдлөлийн чадварын хөгжлийг дэмжиж зөвхөхгүй харилцаа, хэл яриа зэрэг хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадваруудыг дэмжснээрээ хоцрогдох магадлалтай болон хоцрогдолтой хүүхдийн тоо буурсан амжилт үзүүлсэн. Дээрээс нь сэтгэл зүйн эерэг таатай орчин бүрдснээрээ хүүхэд бүр сургалт үйл ажиллагаанд чиглэсэн амжилт үзүүлсэн байна. Мөн бяцхан эрдэмтэн шинжилэн судлах арга зүйд суурилсан сургалт үйл ажиллагааг бид нар амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн. Ингэснээрээ хүүхдийн чадварын ялгаа багс, хоцрогдол магадлалтай хүүхдийн тоо буурсан, хүүхэд бүр бүтээлчээр сэтгэж бүтээлчээр суралцсан үйл ажиллагаатай байсан. Номоос нэгдсэн ертөнд иж бүрийн үйл ажиллагаа бид нар зохион байгуулснараа хүүхдийн хэл яриа, үгийн сан нэмэгдэж, хэл ярианы хоцрогдол багассан амжилттай байсан. Мөн албан хаагчдыг амруулан бид нар нууцлаг зочинтой номын цаг үйл ажиллагааг зохион байгуулснараа хүүхдийн нийгэм сэтгэл хөдлөл, хэл ярианы чадварын хөгжлийг дэмжсэн, хоцрогдолтой хүүхдийн хэл ярианы ахиц нэмэгдсэн үр дүнтэй үйл ажиллагаанууд байсан. Бяцхан ертөнц подкастыг бид нэр цувралаар бэлтгэн хүргэсэн. Ингэснээрээ хүүхдийн нийгэм сэтгэл хөдлөл, харилцааны чадварыг хөгжлөхөөс гадна хоцрогдолтой байсан сургалтын чиглэлүүд амжилттай гэсэн үр дүн үзүүлсэн. Ингээд бид нар энэ хичээлийн жилд нийт 237 хүүхдэд үр дүнгийн үнэлгээ зохион байгуулахад нийт хоцрогдолтой хүүхдийн тоо 91%-аар буурсан амжилтыг үзүүлсэн байна.